Өглөөний мэнд дэлхийн өглөөний мэнд Улаанбаатар дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн даваагаас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Аргун миний бие болон хөтлөгч Цэцэг нар хамтран хөргөн найруулагчаар Чамбат ажиллаж байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт олон улсын Улаанбаатарын их сургууль дэлхийд гарц гэсэн ураагаар хамтран ажиллаж байна. За мөн 36 жилийн туршлагатай Жигүүр гранд группийн ээлжид төсөл New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Цэцэг сайхан амарсан уу? Өглөөний мэнд Аргун, өглөөний мэнд сонсогчдоо. За сайхан амарлаа, сайхан амарсан уу? За сайхан амарсан. Яг одоо Улаанбаатар 7 цаг 11 минут болж байна. За өнөөдөр 2025 оны 4 сарын 24-ний өдөр тохиож байна. За он гараа 114 дахь өдөр, он дуусахад 251 хоног үлдсэн байна. За үргэлжлүүлээд Улаанбаатар хотын цагаагаар өрсөлдсөн 5 хоногийн мэдээллийг хүргэдэг. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 5 градусын хүйтэн гэсэн байна. За тэгвэл өдөртөө 14 градусын дулаан бол шөнөдөө 1 градусын дулаан хонно. Харин маргааш буюу баасан гарагт өдөртөө 15 градусын дулаан байж хурд тундас орохоор харагдаж байна. Шөнөдөө 7 градусын хүйтэн хонно. Харин бям гарагт бол өдөртөө 8 градусын дулаан бол шөнөдөө 1 градусын хүйтэн байна. Нэм гарагт өдөртөө 18 градусын дулаан бол шөнөдөө 3 градусын дулаан. Харин эрэгт аваа гарагт өдөртөө 19 градусын дулаан байна. За ер нь ням гарагаас эхэлж дулаарах юм уу да. За өчигдөр бас нэлээд хүүтэн байлаа. За хүүтэн бах нэрээ бас тийм гоё биш гэж бодогдсон хүүтэн байлаа. Би ч хүүтэн бас дулаанд бол тийм дуртай ш. Ер нь нэг юм сэрвтер өдөр дуртай гэхдээ өчигдөр бол бодол жоохон өөрчлөгдөх гэсэн. Тэгээд өчигдрийн бас нэг зовлон юм байсан. Даарад байдаг. Тэгээ дээрээсээ нар шараад байдаг нэг тийм халууцсан дарах өдөр хоёр зэрэгцтэй нэг юм хүүтэн сэлгтэй тэгэл тэгсэн мөртлөө нар шараад байгаа юм шиг. Өдөөс хойш гайг болсон шүү дээ. Тэгээ нартай мөртлөнгөөсөө баг ингээд заримдаа сүүдэр газар ороод амнаасаа хоо гэхэр уур гарч бараад. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр 4 сарын 24-нд ямар тэмдэглэлт баяр болж байгаа тухай ярина. За дэлхийн юуны туршилтын тулаанууд өдөр гэж хэлж болох юм байна. За зөвхөн мэдээж хэрэг туршилтын тулааш туршилтын амьддын өдөр гэж хэлж байгаа. Туулаанаас гадна хулган, нохой гахай гэл олон амьддад хүн төрлөختөн олон янзын туршилтууд хийдэг. За энэ бидний идж байгаа хоолоос ахуулаад янз янзын эм бүтээгдэхүүн за бүр энэ юуны зэвсэг мэвсэг дээр хүртэл амьддыг бас ихээр туршдаг. За энэ бол маш зэрлэг одоо ийм арга гэж үздэг юм бүлэг хүмүүс хүнлэг бус гэж үздэг. Ер нь амьтадтай яаж харьцаж байгаа нь одоо амьтдыг хэрхэн авч үзэж байгаа тухайн одоо соёл иргэншлийн ёс суртахууны илэрхийлэл мөн гэж бас олон үг байдаг. За яагаад энэ өдрийг тэмдэглэх болсон шалтгаан нь Лорд Хью Давдинг гэдэг хүнтэй холбоотой байна. За Лорд Хью Давдинг бол дэлхийн 20 дугаар дайны одоо Их Британий баатар юм байна. За энэ их баатар хүн юм дайны үеэр чинь ч одоо амьтад дээрс одоо илүү туршилт нэмэгдэж байгаа шүү дээ. Янз янзын зэвсэг олон юм туршихыг зүгээр амьтдыг ерөөсөө юм бодох чинээгүй янз янзаар тамлах гэх юм уу тарчлах хаягаар туршиж исэн. За энийг одоо Лорд Хью Давдинг мэдээд үнийг нь маш их эсэргүүцдэг байсан. За тэгээд Лорд Хью Давдингийн төрсөн өдөр 4 сарын 24-нд бол энэ өдрийг дэлхийн туршилтын амьтдын эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэдэг болсон юм байна. 1979 оноос эхлээд Их Британаас эхлэлтэйгээр энэ хөдөлгөөн эхлээд одоо дэлхийд дахин инхүү туршиж байгаа юм байна. Энэ ч одоо хулганаас эхсүүлэл тэгээ сүулдэ томорсоор бүр одоо нөгөө шимпанзе горил эдэр дээр туршаал тэгэл хамгийн сүүл хүн дээр л туршдаг шүү дээ. Янз янзаар туршаал явдаг тийм. За ийм өдөр юм байна. Өнөөдөр ямар хүн төрж байна? За өнөөдөр түүхэнд төрсэн хүн 3 хүн ярина би. За нэгдүгээрх нь Жаймон Хонсо гэдэг хүний талаар ярина. Жаймон Хонсо. За энэ хүн болохоор биений гаралтай Америк жүжигчин. Нэр тийм. Тийм бид нар түүнийг ямар киногоор сайн мэдхүү гэхээр Gladiator, Blood Diamond, за Константин зэрэг юм киногоор маш сайн таних юм билээ. Тэгээд Оскар шагналыг гардуулах үйл ажиллагаанаар ирж байгаа энэ гайхалтай жүжигчнийг хинч гудамжинд хоног төрүүлж явсан гэхэд итгэхгүй л байхаа да гэж би бодсон. Тэгээд өнөөдөр 61 нас хүрж байгаа юм билээ. За мөн дараа нь ярих хүн болохоор Жан-Пол Готье гэдэг энэ хүний талаар ярина. За Францын алдартай загвар зохион бүтээгч. Тэгээ энэ хүн ямар учраас ярихаар болсон гэхээр ийм уламжлалт загварыг эвдэж гарч ирсэн. Тэгээ ер нь бол маш их шүүгэн тарьсан ийм загваруудаараа алдартай. За жишээлбэл эрчүүдэд зориулсан банзал
Эрэгтэй хүмүүс ингээл тайзан дээр гарч ирэхээр шууд ингээл юп үзэл гараад ирсэн гэсэн үг. За мөн нөгөө мотоногийн алдартай нөгөө юм конус хэлбэртэй юм нөгөө хөвчтэй тийм нап гэдэг тийм. За. Энийг урлсан байхгүй юу? Тийм. Тэгэхээр ер нь бол энэ хүн бол загварын ертөнцид үнэхээр сувгаан ирж исэн, үнэхээр юм гайхалтай өөр сэтгэдэг хүн байлээ. Түүний тухай ярина. Өнөөдөр 73 нас хүрж байгаа. За дараа нь Gideon Sandback гэдэг энэ хүний талаар ярина. За энэ болохоор Швед Америк гаралтай зохион бүтээгч. За ер нь хүн төрөлхтөнд түүний бүтээсэн энэ гайхалтай зүйлийг ашиглаж сурах гэж нэлээд удсан гэсэн. За юу зохион бүтээсэн гэхээр зипер буюу цахилгаан төвчийг зохион бүтээсэн. За ийм гурав үний талаар өнөөдөр ярих юм байна. За миний бэлдсэн мэдээллүүд бол ийм байна. 1833 оноос эхэлж байна. 1833 онд Джейкоб Веберт, Жорж Дөлти гэдэг энэ хоёр хүн патент авч ирсэн юм байна. За одоо хийжүүлсэн уус гэж ярьдаг шүү дээ. Хийжүүлэх төхөөрөмжний гоожуулаад өгдөг юм төхөөрөмжний одоо патентыг анх авч ирсэн. За энэ нь олон нийтийн хэрэглээ болоод сүүлдээ бид нар одоо Coca-Cola гэх юм уу уудаг юм одоо хийжүүлсэн усны суур болсон гэж хэлж болно. За ингээд 1928 онд фадометр буюу гүний хэмжээг туршдаг одоо судалдаг тогтоодог тийм багжийг зохион бүтээж ирсэн тийм өдөр юм байна. За бид нар ч одоо гүний одоо шумбагч онгоцнууд хэрхэн явдгийг бол сайн мэддэггүй. Энэ төхөөрөмж нь маш чухал юм байна. За энэ төхөөрөмжийг бүтээснээр маш гүн удаан хугацаанд бид нар одоо далайн гүнд одоо явах боломжийг бас нээсэн гэж хэлж болно. За ингээд 1981 онд IBM анхны хувийн PC буюу хувийн компьютероо танилцуулж ирсэн байна. 5051 гэдэг ийм загвар байгаа. За ингээд анх одоо хувийн PC буюу PC гэдэг чинь personal computer гэсэн үг шүү дээ. Хувьдаа ашигладаг. PC тэрнээс өмнө бол хувьдаа ашигладаг байсан. Зүгээр л байгууллагууд ингээд том ингээд төхөөрөмжүүдийг ашигладаг байсан бол PC одоо орчин үеийн бид нар утгаараа гэртээ ашигладаг энэчээ тавьж байгаа бүх PC-нүүдийн анхны хувилбарыг танилцуулж ирсэн гэж танилцуулж ирсэн байна. За 1982 онд Jane Fonda гэдэг алдартай нэгэн одоо жүжигчин байдаг. За энэ жүжигчин анхныхаа одоо өглөөний дасгал хийдэг штэ. Эртөө зүмсчээл ингэдэг. За тийм анхны видео гаргаж ирсэн байна. За энэ одоо бид нар бүгд үздэг штэ. Ийм тод өнгийн байх хэрэгтэй маань ингээд бүжиглээд орилол ингэдэг. Энэ одоо бүтээгдэхүүний юм энэ видеонуудын анхны хувилбар. Ерөөсөө энэ суурийн тавьсан хүн Jane Fonda гэж үздэг юм байна. За тэгээ Jane Fonda энэ одоо бүтээгдэхүүн анх гаргаж ирсэн бол 1990 онд Hubble дуран одоо яажсэн сансарт гарч ирсэн байна. За Hubble дуран бол бидний олон хүн төрөлхтний ингээд ойлгохгүй байсан гэх юм уу нууцуудыг тайлж нүдийг бүр үнэхээр нээж өгсөн гэж хэлж бодлоо. Одоо яагаад бид нар хар энерги гэж байдгийг, яаж бид нар хар матери гэж мэдж байгаа юм. ертөнц яг 13.8 тэрбум жил гэдгийг бид нар яаж мэдээд байгаа юм гэдгийг Hubble бид нар хэлж өгсөн байна. За ихтэй өнөөдөр мэдээж ярих хамгийн онцлж хоёр ярих сэдв бол 1967 1974 онод за хоёулаа хүйтэн дантай холбоотой. Хүйтэн дантай холбоотой 1967 онд анхны одоо сансарт хүн нас орж исэн өдөр гэж хэлж болох юм байна. За анхны нас сансрын нислэгээр нас орж исэн тийм өдөр. За энэ бол маш олон одоо хүчин зүйлүүдээс хамарсан маш гонигтай. Тэгээд үнэхээр бас нэгдлийн сонирхолтой юм түүх юм байлээ. Владимир Комаров гэдэг энэ одоо сансрын нисгэгч одоо нас орж исэн. Тэгээд яаж нас орсон бүгд маш дэлгэрэнгүй ярих гэж байна. Өнөөдөр ядаж яхад төрс өдөр нөлөө. Аагүй өнөөдөр нас орсон өдөр. Нас орсон өдөр. Нас орсон өдөр. Нэр тийм шүү дээ. За тэгээд дараа нь мэдээж хэрэг Гиомын хэрэг гэж алдарт баруун германд болж исэн. Дүүлэн байдаг юм билээ. За энэ бол одоо тагнуулчтай холбоотой. За баруун Германы канцлер буюу ерөнхий сайдын ойрхон түүний маш дотны хүн нь тагнуул байсан илэрсэн. За тэгээд баригдсан өдөр нь энэ өдөр юм байна. За энэ тухай чадвал бүгдээр ярих гэж оролдсон. За тэгээд мэдээж хэрэг 2015 онд анхны Apple Watch буюу одоо бүгдээр ингэ маш их хэрэгэлдэг, магадгүй зарим хүмүүс хэрэгэлдэг болсон. Apple Watch-ийн одоо бүтээгдэхүүнээ танилцуулж исэн өдөр юм байна. Худалдаанд гарч исэн өдөр. За сонирхолтой гой мэдээлэлтэй өдөр байна. За бүгдээрээ хамтран ажиллагчаа танилцуулаад эргээд мэдээлэл рүү оръё. Манай нэвтрүүлэгтээ олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарах гар зураагаар хамтран ажиллаж байна. За магадлан итгэмжлэгдсэн сургууль гэд бид нар ярьдаг те. Энэ магадлан итгэмжлэгдсэн сургууль гэж юу яриад байгаа юм гэхээр тухайн байгууллагын магадлан итгэмжлэх байгууллагаас тогтоосон чанарын тодорхой стандартыг хангаж байгааг үнэлээд тэгээ хүлээн зөвшөөрөх юм үйл явц юм байна. Тэгэхээр магадлан итгэмжлэгдсэн гэдэг чинь энэ бол стандартыг сайн биелүүлсэн ийм байгууллага гэсэн үг. Тэгээд
байгууллага магадлан итгэмжлэгдснийхаа дараа байнгын хяналт үнэлгээгээр магадлан итгэмжлэлээ хадгалах шаардлагатай болд юм байна. Бас тэгэхээр үүнд тогтмол тайлан гаргаж авах, за мөн газар дээр нь очиж үзэх, эсвэл тухайн байгууллагын шаардлагатай стандартыг өргөжлүүлэн хангаж байгаа эсийг шалгах аудит багтаж болно гэж байгаа. За тэгэхээр өнөөдрийн битүүрийн ярих байгаа олон улсын Улаанбаатар их сургууль бол магадлан итгэмжлэгдсэн сургуулаа. За олон улсын Улаанбаатар их сургууль бол нүдэн дээр яаж тасралтгүй хөгжиж болдгийг тод том руу жишээ гэж хэлж болно. Ингээд их одоо 30 дахь жилдээ ингээд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын Улаанбаатар их сургууль салбараар ялалтаар одоо алхам малхмаар ялалт байгуулсаар инхүү маш том их сургууль болон өргөдсөн байгаа. За тэгээд оюутны дэмжлэг үйлчлэгээ үзүүлдэг гэдэг нь хамгийн гол одоо сүнс нь юм байна. За хөтөлбөр нь энэ хөтөлбөр нь оюутнуудад эрдэм шинжилгээний зөвлөгөө өгдөг, ажил мэргэжлийн зөвлөгөө өгдөг, сургах зэрэг цогц дэмжлэг үзүүлдэг. Үйлчлэгийг санал болгохоос гадна оюутны байгууллага, баг хурал, сүлжээний арга хэмжээнд оролцох боломжийг олгох ийм зорилготой. Үнэлгээ бол тасралтгүй сайжруулалтыг ингэж хийдэг ийм хамт олон байна. Тий. За одоо Улаанбаатар их сургууль одоо элсэж орлоо гэхэд таны элсэлтийн ерхий шалгалтын онооноос хамаарат 2024-өөс 2025 оны хичээлийн жилд шинэ элсэгчдэд зориулсан тэтгэлгийг зарласан. За жишээлбэл та элсэлтийн ерхий онооны шалгалтын дээр 500-аас 599 оноотой бол 40% тэтгэлгээр сурнаа. 600-аас 649 оноотой бол 50% тэтгэлгээр сурна. 650-аас 699 оноотой бол 70% тэтгэлгээр сурах бол 700-аас дээш оноотой элсэгч бол Улаанбаатар их сургуульд 100% тэтгэлгээр суралцах боломжтой юм байна. Энэ өстой гоё. За олон улсын Улаанбаатар их сургууль сургалтын чанараар эхний 8-д багтдаг гэсэн байна. Тэгэд одоо бол яг хавар болж байгаа сурагч та бүхэн ямар мэргэжил аль сургуульд орохоо маш сайн бодож байгаа, эргэжүүлж байгаа үе гэдэгт эргэлзэхгүй байна. За энэ тохиолдолд Улаанбаатар их сургуулийг бид та бүхэнд санал болгож байна. Олон талын давуу талтай мэдээж хэрэг. За 2 дээр нэмэхэд 2 гэдэг хөтөлбөр байна. 2 жил Монгол сураад 2 жил Солонгос сурах боломжтой. За ингээд олон улсын сургууль учраас Оросын Бурайд, Туваа, Хятад, Солонгос зэрэг энтгэгээс оюутнууд өргөнөөр ирж суралцдаг юм сургууль. За тэгээд багш нар нь бол 20 гаруй багш нар одоо гадаад багштай, Америк, Солонгос багш нар бас байдаг. Магистрийн хөтөлбөр нь 1 дээр нэмэх 1 гэсэн буюу одоо Монголд 1 жил сураад, Солонгост 1 жил сураад одоо төгсөгдөг ийм хөтөлбөрүүдийг танилцуулж байгаа. За дээрэс нь хамгийн гоё нь оюутан цагийг цаана гольф, тайквондо, чөлөөт бүжиг, аялал, сувилхуу зэрэг сайн дурын ийм үйл ажиллагаагаар баялаг дүүрэн өөрийн гэсэн кампустай ийм гайхамшигтай их сургууль байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нэр 89 47 20 26 гэдэг дугаараас авч болно. Харин олон улсын Улаанбаатар их сургууль гээд яг сайхан кириллээрээ бичих юм бол аль биесны хуудасанд гарч ирээд мэдээллийг авах боломжтой. За манай нэвтрүүлэгтээ олон улсын Улаанбаатар их сургууль дэлхийд гарц гэсэн үрээтээр хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За түүхэн дурсан алтартай хүний хадлаар мэдээллийг хүргэе да тийм ээ. Жаймон хонсоо гэд энэ хүн болохоор маш тийм хөштэй сэтгэл хөдлөл тэсвэр хатуужлын жишээ болсон ийм жүжигчин гэж хэлж болохоор байна л да. Чи хараа штэ тий? Тийм хараа штэ. Тэгээд Африкаас Холливуд хүртэлх түүний товч замналыг өнөөдөр товчхон яриад өнгөрөөд. За Жаймон хонсоо 1964 оны 4-р сарын 24-нд Баруун Африкийн Бенин улсын Котону гэдэг юм хотод төрсэн юм байна. За. Тэгэд түүний нэр нь болохоор ямар утгатай юм гэхээр эрч хүчтэй сүнс гэсэн утгыг илэрхийлдэг гэж шүү. Тэгээ бага наснд бол туйлын ядуу өнгөрсөн. Ийм учраас 13 настайдаа Франц руу цагаачлъя гэд тэгээд цагаачлаад Парис хотын захын хороололд амьдарч эхэлсэн юм байна л да. Тэгээ Францад очсон ч гэсэндээ угаасаа дөрвөж очиж байгаа хүмүүст амьдрал ямар байдаг вүлээ тийм огтхон хэлбэр бол байгаагүй. Тэгээ Жаймон хэсэг хугацаанд орон гэргүй гудамжинд хоног төрүүлж ингэж явж исэн. За тэгэхээр хоолтой хоолгүй айгу хэцүү явсан юм билий. Гэхдээ ийм хүнд өдрүүдийн эцэст нь хувь тайлан түнд жижигхэн гэрэл хасаасан бэлгэрсэн. За энэ бол загварын ертөнцөөс юм байна. За. Тэгээд Францын зохион бүтээгч Терри Маклер гэдэг ийм хүний анхааралд өрсөж чадсан юм байна л та. Тэгээд нөгөө хүн хараад энэ загвар өмсөх юм бол их гоё залуу байна гэж харангуйтаа загвар өмсгчөөр ажиллахыг урьсан байгаа. За ингээд түүний анхны тайз, анхны гэрэл, анхны итгэл найдвар нь бол энэ Терри Маклер гэдэг хүн байсан гэж хэлж болно л доо. За ингээд 1990-ад онд Америк руу нүгээд жүжигчин болохоор шийдэж байгаа. 1997 онд Стивен Спилбергийн Амистад гэдэг энэ кинод боолын дүрэг бүтээгээд хамгийн анхны томоохон амжилтаа харсан гэхэд болно. Энэ кино нь нөгөө боолчлалын тухай бүр ингээд
үнэхээр хүмүүсийн сэтгэлийг хөндөж чадсан нандин тим кино юм билээ шүү дээ. Тийм үү те? Тийм билээ. Би бол үзээгүй л дээ. Гэтэ үнэхээр алдартай кино юм билээ. IMDb үзүүлэлтээр 7.3 муруу байсан баг шүү. 97 оны кино юм Тийм билээ. Нилийн эртний. Тэгээд Стивен Спилберг ч гэсэндээ энэ кино дээр нилийн өөрөө нөгөө юу яд юм бэлээ. Миний хамгийн дуртай найруулгатай үнэхээр жаргаж найруулсан кино гэдэг юм билээ. За үүнээс хойш бид нэр Гладиатор гэдэг энэ киногоор нь мэддэг 2000 оны. Энэ болохоор Оскар шагналд нэр дэвссэн. За мөн энэ Америка гэдэг киногоор 2 дахь удаа Оскар дэвсэж байгаа бол Blood Diamond гэдэг энэ киногоор Леонардотой хамт тоглоод 3 дахь удаага Оскарт нэр дэвшиж байсан юм билээ. Нэр дэвшсэн мөртлөнгөөс яг шилдэг туслах дүрийн шагнал авч чадаагүй л дээ. Гэхдээ бол түүний хувьд ингэж нэр дэвшнээ Оскарын нүүн шагнал гартуулах дээр ирнэ гэдг нь өөрөө түүний туулж өнгөрөөсөн амьдралтай харьцуулахад бол маш сайхан зүйл гэж ярьсан байлээ. За тэгэхээр энэ хүний хувьд буюу Жайман олон нийтэд Африк гаралтай уран бүтээлчдийг кино урлагт илүү оролцоотой байлгах талаар дуу хоолойгоо бас нэлээд хүргэдэг ийм хүн юм билээ. Нэг ярилцлагатаа юу гэж хэлсэн гэхээр ингэсэн. Эцэст нь би Америк хүн мэт дүр бүтээхгүйгээр нэр дэвшиж чадсан. Энэ миний хувьд хамгийн том ялалт байсан гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ нь маш олон хүмүүст гайхалтай урам зориг өгч ирсэн юм билээ. За тэгээд тэр зөвхөн жүжигчин биш. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн ээлж хүмүүнлэгийн үйлсийн идэвхтэн ийм хүн юм билээ. Жайман өнөө хүртэл Африкийн боловсрол эрүүл мэндийн асуудлуудад анхаарлаа хандуулсаар байгаа ийм жүжигчин юм билээ. Blood Diamond дээр бол өстой үнэхээр гоё дүр бүтээдэг ш нөө хүүгээ хайгаад яваад байгаа тий. Энэ киноч өөрөө гайхалтай. Мэдгүй би тэр киног нь үзээгүй. Blood Diamond уу? Үзээгүй. Гладиатор дээр харин энэ дүр гаргаж ирсэн нь одоо сая л саналаа. Гладиатор дээр Russell Crowe нөгөө маш дотны амд илүү туслах дэмжигч нь бэтийг нэрээ нэг гоё дүр гаргасныг сая энэ нөгөө харж агаад найруулагч маань харуулж агаад олж мэдлээ. Зөндөө олон гоё кинонууд байлээ. Тэгээд нөгөө Quiet Place гэдэг нэг аим шиг кино байдаг шүү дээ. Тэрний баг 3 анги дээр тоглосон билүү? Тийм үү. Тийм билээ. Зөндөө олон кинонууд байсан. Тэгээд хамгийн алдартайгаар нь бидний мэддгээр тэр Константин дээр бас дүр бүтээдэг шүү дээ. Константин үзсэн биз дээ тий? Константиныг үзсэн л тий. Тэрэн дээр яагаад вэ нөгөө нэг хамгийн сүүлд нөгөө нэг юуруу явж ороод нэг баар гэх юм уу тий нөгөө нэг юм шүнийн зингийн газар. Шүнийн зингийн газар. Гэхдээ тэрийг одоо юу гэх юм бэ? Нөгөө нэг тийм энэ хүн сууж идэг штэ. Тэгээд Константиныг нөгөө ертөнц рүү явуулахгүй хаагийн шийддэг нэг хүн байгаад идэг. Тэр хэсгийг санаж байна уу? Санахгүй. Би бас харин дээр үзсэн болохоор яг юу гэж хэлгээ мэдэхгүй л байна л да. Гэхдээ тэрэн дээр нэг юм бурхан чөтгөр хоёрын голд байдаг нэг юм хүмүүсийн тухай гараад идэг штэ. Тэдний одоо ахлагч гэх юм уу тий? Тий. Тэгээд Константиныг ямар ч байсан нөгөө ертөнц рүү явуулж өгдөг штэ. Зя хонсоо гэх юм уу одоо яаж ер нь баг хонсоо гэж хонсоо энэ хүүд үрж исэн юм байна те. За дараагийн мэдээлэл рүү бүгдээр орцгоё. За энэ өдөр бүгдээр 1967 онд л очно. 67 оны 4 сарын 24-нд. За энэ өдөр маш олон гихтэй харамсалтай тийм үйл явдал тохиосон. Тэгэд анхны сансарт нисчихсэн хүн одоо сансрын нислэгийн үеэр хүн амиа алдсан ийм өдөр юм байна. Владимир Комаров гэдэг союз нэгээр ингээ буцаж дэлхийн агаар мандал руу орохдоо аимшигтайгаар шатаж нас орсон байдаг. За энэ яагаад нас орсон бас цаанаас учиртай тэр тухай ярина. За бүгдээр мэдээж хэрэг 1967 он гэхээр Хүйтэн дайн руу очих гэж байна. Энэ үед бол дэлхийн 2 туйлтай байсан. За одоо дэлхийн 2 супер гүрэн хоорондоо өрсөлдөж исэн. Энэ хоёр хоорондоо халуунаар дайдаж чадахгүй байсан учраас Хүйтнээр дайдаж эхэлсэн гэж хэлж болно. За ингээд хоорондоо дайдахгүй дэлхийд дотор энэ хоёр Америк нэгдсэн улс зөвлөлт холбоот улс гэсэн энэ хоёр улсын хооронд амбиц нь багтахгүй байсан. Дэлхийд багтахгүй тийм учраас сансартууд дэлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл сансрын уралдаан очсондоо хүн төрөлхтөн Хүйтэн дайн маш хэцүү дарамттай олон талын аюултай байсан үе боловч бид нэр Хүйтэн дайны хүчинд эднээс хоорондоо амбицаар өрсөлдсөн учраас сансрыг тухайн үед одоо хүн анхны сансрын нисгэж дараа нь сансарт одоо саран дээр хүн алхах гэх мэт гайхамшигуд Хүйтэн дайны хүчинд бий болсон гэж хэлэхэд огт хэлсдэггүй. Хэрвээ энэ хоёр хоорондоо өрсөлдөг байсан бол тэгж сансарлуу тэгж их хүч аяач үгүй ч. Тэр их тийм дарамттай тийм төгшүүртэй байсан тийм үе байж таараа. Тэгэд энд нэг давхар нэг юм одоо онцгой нэг нөхцөл явж байна л да. За Сталин зөвлөлт холбоот улсын 2 дугаар дайнд тусны дараа тэргүүлэгчсэн түүний дараа хоршоо. За ингээд нэгдсэн үндэсний байгууллага дээр очиж гутлаа авч хахад ингээд ширээгээ нүддэг. За ингээд энэ мэдчлэн маш хүчрхэг байдлаар харуулсан удирдах зөвлөлт холбоот улсаас гарч ирлээ л да. За 64 оноос энэ хоршоо солигдсон.
Леонид Брежнев болсон. За Брежнев одоо цагт юугаар алдартай гэхээр эрэгтэй хүнийг очиод уруул дээр нь үсчдэг гэдгээр алдартай. Харж ирсэн үү тэр зургийг? Харж байгаагүй. Брежнев хүүхэнд барьж аваа үсчдэг. Сэтгэл хөдлөл тийм амар өндөртэй байх та. За мэдгүй тийм соёлтой гэх юм уу те. За тэгээд Брежнев за энэ дэлхийн одоо нэг супер гүрний өдөрдөгч болчоор ямар асуудал ирдэг вэхээр энэ үргэлжил дарамтдаг. Үргэлжил ерөөсөө өдөртөгч болсон эхний өдрөөсөө л ийм асуудал байна, тийм асуудал байна. Ерөөсөө л чи буруу өдөрт чиний л буруу гэх мэт тийм дарамтдаг. Тэгээ дээрэс нь өдөртөгчдөд өөрийгөө хүлээн зөвшөөрлөх нэг тийм шаардлага гарч байгаа шүү дээ. Энэ Брежнев бол үнэхээр сайн өдөртөгч гэдэг ингээд хүлээн зөвшөөрлөх шаардлагатай. Тийм энэ Брежнев гарч ирээд ерөөсөө анхны зорилго нь легитимайз буюу легитимд өдөртөгч байх одоо тийм шаардлага гарч илж л да. Би энэ өдөртөгч үнэхээр сайн өдөртөгч мөн гэдгийг харуулах. За ийм дарамт Брежнев дээр байсан гэж хэлж болно. За ингээд мэдээж хэрэг Брежнев өөрийгөө ялалт байгуулах талбар хайна зү. За би одоо хаана ингээд ялалт байгуулж бол миний одоо ингээд нэр хүнд буцаад намайг хүмүүс хүлээн зөвшөөрч эхлэх вэ гэдэг юм бодлоо. Тэгээ мэдээж хэрэг маш ойлгомжтой. Хүйтэн дайны үед бол ерөөсөө хүмүүсийн анхаарал бүх нийтийн анхаарал сансрын уралдаан дээр. Сансрын уралдаан дээр ядж яхад зөвлөлт холбоот ус ялалт байгуулж ирсэн. Анхны одоо том одоо үйлдэлүүдийг анхны сансрын алхаа, сансрын нисгэгч гих мэт энэ том ялалтуудыг зөвлөлт холбоот ус байгуулж ирсэн. Ер нь Пят 0 буюу 5-0 гэж Америк нэгдсэн улсыг нам зогцсон байсан үе гэж хэлж болно. Гэхдээ энэ одоо зөвлөлт холбоот усын ялалтын цаана нэгэн нууц зэвсэг байсныг тэр болгон хүн мэддэггүй. Энэ бол Сергей Королёв. За Сергей Королёвын хүчин зөвлөлт холбоот улсын бүх сансрын одоо төслүүд нь амжилттай байсан гэж хэлж болно. За Сергей Королёв энэ бүхний ард одоо нууц тархин байж өдөртөж явж исэн энэ хүн байгаа. За энэ Сергей Королёв нас орсноос хойш 2 жил нисгээгүй байсан. Одоо сансрын нисгэх төслийг ерөөсөө нисгээгүй. Гол хүн нас орцуулчихсан. Тэгээ Сергей Королёвын өгсөн шалтгаан маш харамсалтай. Сергей Королёв өөрөө зөвлөлт холбоот улсын баатар гэх юм уу, нууц одоо баатар гэж хэлж болно. Энэ хүн өөрөө зөвлөлт холбоот улсын золиос бас одоо юу гэх юм одоо өртсөн хүн. Жохо эмгэнэлтэй дүр юм а тий. Эмгэнэлтэй дүр. Яасан бэ гэхээр цэгээ Сергей Королёв ГУЛАГт Оросын зөвлөлт холбоот улсын ГУЛАГт хоригдчихсэн хүн. Зөвлөлт холбоот улсын. За ГУЛАГ гэдэг бол маш хүүтний ядуу хоол унс багтай ийм газар хоригдох газар шүү дээ. Маш их гардаг. За тэгээд Королёв энэ үедээ 2-3 гэмтэл авсан байна. Нэгдүгээр одоо хоол хүнсний тэжээл дутагдалд орсон байсан. За энэ нь бол ерөөс асуудал нь шийдэгдээгүй. Ирүүн эвдэрсэн, ирүүн молторсон. Тэгэд эрүүгөө хизээч зөвөр ингэ буцаж имжилж чадаагүй маань. За тэгээ яасан бэ гэхээр Сергей Королёв маш их дарамтны дунд энэ төслүүд авч явж хагаад хотоод нь асуудалтай болж хагаад хотоодыг үзсэн чинь хотоодонд нь хавдар гэж тарсан. За хотоодны хавдрыг нь яг авах гэсэн чинь хоёр асуудал байна. Хавдар байсан гэж мэдээгүй хотоодын хавдрыг нь яг ингэ унтуулж аваад авах гэсэн чинь шарахыг аваад цус их алдаж эхэлсэн. За дээрэс нь ирүүн молторцсон байсан гэж ярьсан шүү дээ. Ирүүн засагтайг усан бол хоолоонд нь орох тэр гуурс маш хүндрэлтэй байсан. За ингэж яагаад ийм шалтгаанаар Королёв ингээд нас орсон байна. За ийм харамсалтай нөхцөл Королёв нас орсон. Королёв бол одоо зөвлөлт холбоот улсын сансрын уралдаанд ялж исэн, цохилт өгчсэн гол хүн байгаад байдаг. Ингээ 2 жил завсарласан. Гэтэл одоо зөвлөлт холбоот улс сансрын уралдаанд хэвээрээ шүү бид нар бас үзүүлж чадсан шүү гэд үзүүлмээр байдаг. Тэгэхгүй бол одоо Брежнев чинь цаанаас ингээд өөр үзүүлэх юм барьж авах юм байхгүй. За ингээд зөвлөлт холбоот улсын тухайн үед 1967 онд барьжсан хамгийн том төсөл Союзник. Союзник гэдэг одоо төсөл яг ингээд агаар мандалд юунаас гараад сансрын одоо тойрогт гараад за тэгээд өөрөөрөө маш удаан хугацааны турш байх боломжтой ийм шин төрлийн одоо сансрын хөлөг гэх юм уу. За ингээд 4 сарын 20-нд Ленины төрс өдөр болдгоо. За тэгээ ядаж хахад нөө 1917 онд чинь Октябрийн хувьсгал болж исэн. Октябрийн хувьсгалын 50 жилийн Ленины хувьсгал төрс өдөр гэдэг давхцаад энэ өдөр ямар нэгэн одоо нислэг хий, ямар нэгэн байдлаар ялалт бид нар байгуулж үзүүлэх хэрэгтэй гэсэн дарамт бүр үнэхээр их байсан байх нь. За ингээд одоо хин ямар нисгэгчийг сонгосон бэ гэхээр Комаров гэдэг нисгэгчийг одоо сонгосон. За тэгээ Комаров бол бас өөрийн гэсэн бас амжилтаа үзүүлсэн Восходник гэдэг зөвлөлт холбоот улсын маш амбицтай том төслийн төлөөлөгч бол мөн энэ олон 3 хүн нэг дор нисч үзүүлсэн тийм бас одоо сансрын нисгэгч гэх юм уу. За ингээд союз нэг дээр хүмүүс олон ийм юунууд
Йоо би энэ нэг зургийг хараад түрүүнээс хойш бүр өстө үнэхээр амар хэцүү байдалтай болоо суугаад байна. Энийг дараа нь үзүүлэхээс шүү дээ манайхаа. Тэгээ дааш анхаарчлаа гэдэг. Амар юм аа нэрээ түрүүнээс бүр шоконд орчлоо. Аа. За бас түрүүн хэлсэн союзник гэд хөлгийг союзник гэд хөлгийн алдаагийн зас энэ ямар нэгэн алдаа байна уу гэд ингээд шалгалт хийдэг юм байна л да. 203 алдаа болсон гэж. Союзник нисэхэд бэлэн үү? Союзник гэдэг энэ хөлөг нисэхэд бэлэн үү? 203 алдаа орсон. Тэг айгуул нисэх гэж. За өөрөөр хэлбэл Королев нас орсны дараа ингээд хамаг юм залан задгай тамтан болж хувирсан. Энэнийг Комаров мэдчихсэн байна. За энэ ер нь бол бүтггүй төслөө. Энэ өстө маш аюултай. Ер нь зүгээр хөл рүүгээ явна гэдгийг баг мэдчихсэн гэж хэлж болно. Гол нь Комаров яг ниссэн юм байна. Хэрвээ Комаров нисэхгүй гэд гүрийцсэн бол хэнийг нисгэх гэдсэн бэхээр Гагарин нисэх гэдсэн. Яана. Юрий Гагарин нисэх гэдсэн. Гагарин бол бүр ингэж хэлчихсэн байна. Энэ хоёрын ингэ сүүлд ингэж яриаг нь. Чи нисэт хэрэггүй би нисчээ. Намайг нисгэх гэвэл арай чи юм нисэхгүй байлгүй дээ гэж. Нэг чаавсан. Энэ хоёр хоорондоо ингэж ярьжсэн байгаа. Гагарин би нисэх гэвэл баг арайч одоо намайг ингэж явуулчихгүй байлгүй дээ гэж одоо ярьжсэн гэж. Тэгсэн чинь Комаров за арай Юрий Гагарин чи бол одоо улсын баатар хүн энэ хүнийг би амиг эрсдүүлж чадахгүйгээд Комаров ниссэн баг. Йоо баг ямар золиослсон юм шүү. Гэхдээ ер нь тийм. Ерөөсөө л энэ одоо ингээд бараг л 203 алдаатай бүх юм ингээд 70 задгаа ийм одоо хөлгөөр нисдэг гэхээр угийн л одоо мордхын хазгаа шиг бараг мэдчихсэн байгаа. За ингээд 4 сарын 23 нислэг эхэлсэн. Ууг нь бол маш амжилттай агаар мандлаас гарч чадсан. За ингээд задгаа сансарт гараад ууг нь энэ союзник чинь гол нь юм ямар онцлог вэ гэхээр нарны энергийг шууд ингээд аваад дэлгээд нарны панел гэж ярьдаг шүү дээ. Нарны хавтангаар мэдээлэл тогоо авах зорилттой ийм одоо хөлгөлт. Одоо манай найруулагч харуулах. Тэгээд союзник гол нь энэ жигүүр нь дэлгэгдэг. Зүүн жигүүр нь дэлгэгдэг. За зүүн жигүүр нь дэлгэгдэг учраас хангалттай тогоо авч чадахгүй байгаа байхгүй юу? Тооцоолсон юмсаар тогоо авч чадахгүй. За тэгээд тог хангалттай авч чадахгүй болохоор энэ ч одоо бүх юм л электрон цахилгаанаар ажиллаж байгаа. Тэгээд электрон төхөөрөмжүүд нь бүрэн ажиллахгүй. За жишээ нь байршил тогтоогч нь ажиллахгүй байна. Байршил тогтоогч. За би одоо хаана байрч чинь, яаж ийн, ийж ийн, залах энэ болгонд чинь мэдрэгчүүдээр ажиллах хэрэгтэй. Энэ мэдрэгчүүд нэгдүгээрт ажиллахгүй. Дулаан мэдрэгч ажиллахгүй байна. Дулаан мэдрэгч ажиллаагүй учраас дотор нь хитрхи хүүтэн боллоо, халуун боллоо ийм байдлаар ингээд савлж исэн байгаа. За ингээд нөгөө дэлхийдээс холбогдох хэрэгтэй шүү дээ. Холбоо нь байн орж гараад тасраад ингээд тог муутай учраас одоо цэник муутай гэх юм уу? Цэник муутай учраас ийм асуудал үүссэн. За гисэн хэдий ч Владимир Комаров 18 тойрог дэлхийд хийж чадсан. За ингээд буцаад дэлхий рүү орохыг зорьсон. Тэгсэн чинь бас л нөгөө байршил тогтоогч нь сайн биш учраас одоо гар аргаар чиглүүлсэн байгаа. Тэгэд ингээд яг ингээд чиглүүлчихэд төгжих хэрэгтэй юм л да. Төгжигдэж өгдөггүй. Одоо яг ингээд энэ чиглэлээр орно гэж төгжих гэж төгжигддэггүй. За гэхдээ л ямар нэгэн аргаар ингээд Комаров буцаад агаар мандал руугаа буцаж орж эхэлсэн 4 сарын 24-нд. За ингээд орсон чинь туслах парашют нь одоо шүүхрэн дэлгэгдсэн. За ингээд доошлж хагаад өмдсөн парашютаа дэлгэх гэж дэлгэгддэггүй. За дэлгэгддэггүй. За тэгээд туслах парашют дахиад нөгөө нөөц парашют гэж байдаг. Бас тэр парашютаа дэлгэх гэсэн чинь нөөдх нь хуучин парашюттай орооцолтоод за ингээд ерөөсөө л 140 км/цагийн хурдтайгаар ерөөсөө дэлхийн агаар мандал руу шатаж эхэлсэн. За ингээд одоо Оренбург гэх зөвлөлт холбоот улсын газар буусан байдаг. За энэ одоо буусан газар нь яваад очиход бол хайлтсан ерөөсөө төмрөн тэр чигээрээ хайлтсан байсан. Энэ тохиолдолд нислэгч одоо нас орсон гэдэг нь маш ойлгомжтой байсан баг. Дөрөвний харуулсан одоо үнсэн даврах болсон хүний арга ёстой шүү дээ. Йоо тэр зүгээр л ингээд нэг юм цаас бацсан юм шиг болсон байсан. Амар. За хин Комаров одоо юун дотор орохдоо агаар мандал дотор орохдоо түмэн янзаар харааж ойлж дуулж ирсэн. Тэрийг нэг хүмүүс сонсч ирсэн гэж. Муу өстө солиотой энэ нэг юунд одоо онгоцсон намааг явуулсан. Чөтгөр хараал идсэн энэ онгоцсон намааг оруулчлаа. Энэ чинь болохгүй нэ гэл. Ер нь ингээл янз янзаар ингээл хараал хийлээл ерөөсө ойлал намааг би одоо ингээд одоо яах вэ гэх юм одоо нэг ойлал бүр ойрлол энэ болгоно сонсоод ижсэн гэж. Тэгээ мэдсээр ээж явуулаад мэдсээр ээж хүнийг алж тэгээд ингээд сонсоод ижсэн гэх юм уу. За ийм одоо харамсалтай үйл явдал 1967 оны 4 сарын 24-нд болж ижээ. Ямар аимшигтэй амбиц вэ энэ одоо.
За хамтран ажиллагчаа танилцуулъя. Манай нэвтрүүлэгтээ 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж буй ээлжил төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаж байна. За энэ төсөл болохоор 2 дугаар ээлжиндээ цөөхөн бариулсан гэж байна. За хаана байршилтай төсөл юм гэхээр Баянзүрх дүүргийн хотоо хөшөөний урт талд Чулуун овооны урд шин суурьшлийн бүсийн төлөвлөлт өнгө төрхтөнд шинжилэлт хийж байгаа жишг болж байгаа ийм төсөл байгаа. Тэгээд 2 болон 3 дугаар ээлжийн 56-аас 81 м2-т 2-оос 3 өрөөнүүдтэй захиалга авч байгаа. За энэс гадна гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа маш гоё ийм нөхцөлийг онцгой нөхцөлийг санал болгож байгаа. Энэ нь 36 сарын хугацаатай жилийн 8% хүүтэй ийм компани лизингээр орон сууцаа захиалах боломжтой ийм нөхцөлийг олгож байгаа юм билэ. Ер нь л одоо ингээд нөгөө шууд ингээд бэлэн мөнгөдөл төлөөд авч чадахгүй байгаад байгаа тохиолдол биднэрт маш их штэ. За тэгвэл яг ингээд 6% нөгөө ипотект орчих гэхээр чи бүр ингээд 2-3 жил хүлээх юм бол тийм байлээ. Тэгэхээр компани хувь лизингтэй 36 сарын хугацаанд тэгээд 8% хүүтэй гэдэг бол маш гоё боломж байх гэж бодож байна. За тэгэхээр гадаадд байгаа монголчууд маань ямар дугаар руу залах уу гэхээр 77 тэг 784 гэдэг дугаараас мэдээлэл авч болно. Эсвэл нөгөө New Life Garden-ы пэйж рүү нөрөөд борлуулалтын юутай пэйж рүү нөрөөд зураг харчиж болно. Энд чинь нөгөө 360 хувилбараар доторх орчныг харуулж байгаа юм л шүү дээ, тий. За дээрэс нь энэ өрөөний зохион байгуулалт нь үнэхээр гоё юм билээ. За өрөөний сонголтууд тухайлбал 56 метр квадратын 2 өрөө, 27 метр квадратын 1 өрөө гэх бага метр квадратууд байдаг. За арай бага юм биш үү гэж бодвол та ерөөсөө буруу бодож байна. Яг тэгэхээр томсхийг өвөл мэдэр зэрэгцээ 2 байрыг аваад томсох чинь энэ бүр хамгийн супер шийдэл юм шиг надад санагддаг. За тэгээ хүүхдүүд ингээд том болоод явчингууд хоос өргөд байдаг гинэ. Тэнгүүт ингээд илүү байраа бас зарчиж болно гэх юм уу, ингээд төрөлжиж болно. Ийм учраас ингээд одоо зэрэгцэд орж байгаа юм өрөөний сонголтуудаа зохион байгуулалт сайтай ийм байр байгаа. 76 м2, 73 м2-ийн 3 өрөө байр бас байгаа юм байна. 81 м2-ийн 3 өрөө, 58 м2-ийн 2 өрөө гих мэт сонголтууд байна. За ингээд хамгийн гол нь Европ стандартын одоо барилгын материал ашигладаг. За дандаа ашиглаж байгаа барилгын материалууд нь Евро стандартыг хангдаг үгүй гэдэг нь энэ Жигүүр Грандын бас нэгэн одоо нэрийн хуудас гэж хэлж болно те. За ингээд бүрэн цутгамал барилгууд цэлгэр том цонхтой. За хамгийн гол нь ингээд цэлгэр том цонхоороо харагдах орчин сайхан том цонхоогоо харагдах орчин мохоо ойлголт удахгүй шүү дээ. Урагшаа сайхан бог тулаа хараал байж яхан те. Урдталт нь халахлагдаж дахиж барилга баригдах боломжгүй мөлий. За тэгэхээр утасны дугаарыг дахиад давтаад хэлчихье. 77 тэг 784 энэ бол борлуулалтын албаны дугаар. Харин New Life Garden гэдэг та кириллээрч бичсэн эсвэл латинарч бичсэн албан ёсны хуудас нь гараад ирнэ. Ишигээ ороод бүх мэдээллийг авах боломжтой. Манай нэвтрүүлэгтээ 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн хэрэгжүүлж байгаа ээлжид төсөл болох New Life Garden төсөл хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараа нь дараагийн боломж гэжтэй дараа нь танилцуулах өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн Жан-Пол Готье гэдэг юм хүн төрсэн юм байна. За тэгсэн ингэнэ. Загварын тайзан дээр банцал өмссөн эрэгтэй хүн гарч ихэд хүмүүс бүгдээрээ цочирдсан. Зүгээр шок. За. Гэхдээ тэр зөвхөн загвар бүтээж байгаагүй тэр шинэ ертөнцийг төсөөлж байсан гэж түүний талаар ярьсан байт юм байна л да. За энэ хүн бол мэдээж Жан-Пол Готье. За тэгсэн гоо сайхны дүрмийг эвдсэн гэж энэ хүнийг үздэг. За мөн олон нийтийн бодлыг өөрчилсөн дизайнер гэж бас түүнийг дүгнэдэг. За түүний загварын дүрмийг эвдэгч тэгээд нийгмийн дүр төрхийг бүтээгч гэж ингэж цоллуулдаг гэх юм л дээ. За тэгэхээр энэ хүн яг юу гэж олон нийтэд алдаршсан гэхээр загварыг зөвхөн гоо үзэсгэлэн гэр тодорхойлохгүй. Харин энэ загвар гэдэг чинь үзэл бодлын талбар шүү гэж хүмүүст хэлхийг хүс. Өөрөөр хэлэх юм бол тэр бүтээж байгаа загвараараа өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг ийм дизайнер гэсэн үг л дээ. Тэгээд ер нь бол дизайнерын дүртэй философч гэж бас түүнийг хэлдэг юм байна. Тэгэхээр нөгөө тогтсон хэв маяг ингээл уламжлал болоод ирсэн ийм хэв маягийг эвдэж байгаа гэдэг нь тэгээд ингээ маш олон бүр нийгэмд хийж байгаа үйлдэлээс нь түүнийг харахаар арай өөрөөр сэтгэдэг ийм хүн гэдэг нь тодорхойлт юм байна л да. 1954 оны 2 дугаар сарын 24-нд Францын Аркве гэдэг ийм хотод төрсөн. Тэгээ эмээтэйгээ өсөөд загварын сэтгүүлүүдийг ер нь багасаа ингээл эргүүлээ сууж идэг ийм хүн байсан юм байна. Тэгээд хамгийн гол нь нэг ч өдөр загварын сургууль суралцаагүйгээр дэлхийд танигдаж чадсан гэдгээрээ бас гайхалтай. Гарт нь оёдлын зүү толгойд нь төсөөлөл байсан энэ жаахан хүү 18 настайдаа Пьер Кардинд туслах ажилтнаар орсноор түүний хамгийн том одоо юу н ажлын карьер нь эхлээд тэгээд энээсээ хойшоо өөрөө бие дааж уран бүтээлээ хийсэн гэдэг юм лээ. Тэгээд Готигийн загварууд 1980-ад онд бол бүр дэлхийг донслогож исэн. За яасан гэхээр эмэгтэйчүүдэд зориулсан костюм хийж исэн. За энэс гадна эрчүүдэд зориулсан банцал хийж исэн. За конус хэлбэртэй хөвч гэх мэтчлэн энэ бүтээлүүдийг хийж исэн нь бүр ингээд яа бүр үнэхээр ингээд хүмүүсийн юунд
тархинд бол баг юм тесрэлт болж исэн гэж хэлж болох юм билээ л дээ. Орчин үе яригадад вөг соёлын эхлэлийг тавьсан юм уу тий бараг л тийм юм билээ. Тэгсэн одоо нөгөө Мадонна ч 1980 онд Blonde Ambition гэдэг юм аялын тоглолтын үеэрээ энэ хувцсыг нь өмсөөл бүр ингээд гайхуулж илаа шүү дээ тий. Түүний алдартай бүтээлүүдийн нэг нь яг энэ мөн баггүй. Тэгээд Готи болохоор олон янзын гоо сайхныг хүлээн зөвшөөрдөг, хүйсийн хөвшүүнл ойлголттой тэмцдэг юм загвар зохион бүтээгч юм байна л да. Тайзан дээр ер нь бол ийм нас өндөр хүнийг илүүдэлж интэй, эсвэл нөгөө нэг ийм LGBT гэж ярьдаг тийм ээ. Ийм загвар өмсгчтэй гаргаж ирсэн нь бас ингээл дүүлээ шууган болж исэн. Өндөр настай хүмүүс ингэж загвар өмсөж болдгийм байна. Илүүдэлж интэй байсан ч гэсэндээ тайзан дээр гоё харагдаж болдгийм байна гэх мэтчлээ. Ер нь бол яг ингэж хүмүүсийн тогтсон ойлголтыг эвдэжсэн л хүн билээ л дээ. Тэгээд түүний загварын шоу нь элбийн үзүүлбэр мэт. Түүний тайз нь театр мэд хөгжмөн төөх өгүүлдэг гэж хүмүүс ингээд тодтогч бичсэн байгаа байхгүй. Тэгээд загвар нь улс төрийн мэдэгдэл шиг байдаг. Гэсэн байна. Угаасаа л зүгээр загвараараа янз янз улс төрийн санаа философи хүмүүс тулах гэж оролцсон юм шүү дээ л гэж би бодлоо. Ямар ч л байсан шал өөр үнцэг байсан гэдгийг хүмүүс бичдэм байлээ. Тэгээд гоо сайхан бол төгс төгөлдөр биш зүйл доторч гэсэндээ оршиж чаддаг зүйл юм а гэж өөрөө хэлсэн байдгийн байна. За дараагийн мэдээлэл рүү оръё. Өнөөдөр 1974 онд Гийомын хэрэг илчлэгдэж Гюнтер Гийом гэдэг энэ хэргийн одоо сенсац гэх юм уу? Хэргийн гол эзэн шоронд баривчлагдчихсэн өдөр юм байна. За Гюнтер Гийом гэж хин юм бэ? Энэ 1974 онд баруун Герман чинь дэлхийн 2 дугаар дайны дараа Германыг дөрөв хуваасан шүү дээ. Америкийн нэгдсэн улс, Франц, Их Британи Зүйлт холбоотос гэдэг дөрөв хуваасан. За ингээд барууны чиглэлийн 3 нэгдээд баруун Герман гэдэг байгуулсан. Зүүн Герман тусдаа ингээд үлдсэн зүүн Герман. За зүүн Герман дотроо ийм тагнуулын албатай, алдартай Стаси гэж нэрлэдэг. Стаси гэж нэрлэдэг ийм тагнуулын албан. Баруун Германы канцлер буюу ерөнхий сайдсан Вилли Брандийн хамгийн дотны үнэлүү өөрийнхөө тагнуулыг шургуулж оруулж чадсан хэрэг их үйлчлэгдэжсэн. Санаанд оромгүй энэ яагаад вэ гэхээр Гюнтер Гийом гэдэг энэ тагнуул 1950 онд баруун Германд урвж исэн. Одоо урвж исэн 1923 наснда баруун Германд урвцсан. Тэгсэн мөртлөө 50 оноос хойш энэ хүү ерөөсөө маш бодлогын чанартайгаар ерөөсөө баруун Германд баг багаар улс төрийн ажилд нь оролцож яваад байсан байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө тагнуул хийвэрээ те. За ингээд хамгийн аимшигтай нь бүр дэлхийн хамгийн одоо баруун Германы хувьд хамгийн чухал хамгийн том шийдвэр гаргаж байгаа хүний яг хамгийн дотны туслах найз нь ингээд зүүн Германы тагнуул болж таарсан. Гюнтер Гийом. Манайхан нөгөө нэг Монгол киногоор зүрлийг зүрхний хэлэн дээр гардаг шүү дээ. Зүрхний хэлэн дээр яг нэг монголгоо очиод яг шийдвэр гаргадаг хүнийх нь баруун гаралцсан ч гэдэг. За Гюнтер Гийом ч одоо 1950-аас 74 он хүртэл илчлэгдэх хүртэл 24 жил ингээд улс төрийн ингээл ажилд ингээд ажиллаа л байсан. Бүр ингээд яг хамгийн чухал хүн Вилли Брандийн дэргэд очих зорилготойгоор бүр ингээд алхам алхамтаар хийсээр хагаад очиж ажилласан байхгүй. Яаж ийм одоо нарийн гэх юм уу тооцоотойгоор ингэж хажууд нь очиж чаддаг вэ? Ингээд баруун Германыхан бол одоо шоконд орсон гэж хэлж болно. Тэгээ баруун Герман гэлтгүй ер нь барууны ертөнц. Үгүй юу гэсэн юм бэ? Ерөнхий сайдын хамгийн гол мэдээллүүдийг базж өгч байгаа туслах нь тагнуул ээж таардаг. За тэгээд мэдээж хэрэг энэ нөгөө юуны үйл явдлын дараа энэ илчлэгдсэний дараа Вилли Бранд бол тун удалгүй одоо ерөнхий сайдаас огцорсон. За өөрөө бол тайлбарлахдаа би огцрох зөндөө олон шалтгаан байсан. Зөвхөн ганц Гийомын хэрэгээс бол биш ээ гэж тайлбарласан. Гэхдээ Гийомын хэрэг бол мэдээж хэрэг маш том хүнд цохилтойсэн. За одоо ингээд улсын өдөртөгч хажууд байгаа хүнээ ингээд нөгөө хартаж гэх юм уу танихгүй байна гэдэг чинь одоо бүр годом шиг үстэй те. Гэтэ тэгэж саяны тэр нөгөө хэлсэн үг нь зүгээр л амар бантсандаа болоо хэлсэн юм шиг байхгүй юу? За ингээд мэдээж хэрэг энэ уг нь Вилли Бранд гэдэг хүн чинь өөрөө Нобелийн инх тайвны шагналыг 1971 онд авч ирсэн. Дэлхийн хэмжээний том удирдахчсэн хүн баггүй юу? Бүр ингээд нэр хүнд нь үнэхээр ингээд хүлээн зөвшөөрөгдсөн SPD нам. За энд яаж ойрсон бэхээр SPD намд ингээд нэвтэрч ороод тэгээд бүр багаас нь ингээд жижиг сажиг ажлууд, хэцүү ажлуудыг аваад ингээд баг багаар намын системд нь ороод ажиллаж явжсэн байгаа юм. Хизээ яаж энэ одоо мэдгдсэн бэхээр за нэг одоо тагнуул нь сөрөг тагнуулынхан гэж байдаг. Тагнуулыг илчилдэг одоо хэсгийг бол сөрөг тагнуулдаг. Сөрөг тагнуулынхан энэ манай мэдээлэл дотроос хин нэг мэдээлэл задраадах шиг байна гэдэг их эртнээс мэдчихсэн. За ингээд тэр одоо мэдээлэгч байгааг энэ одоо хайж эхэлсэн байгаа. За ингээд бүүн хайлтууд хийж байгаад юун дээр асуудал үүссэн бэхээр Гюнтер Гийом за тийм сайн ажил хийдгүү
дан улс төр зарцуулна гэдэг чинь юу хаанаас мөнгө олох юм бэ? Тэгсэн мөртлөө нэлээд ажгүй чинээлэг амьдрал. За энэ л хамгийн гол одоо тагнуулж барьж авах улаан одоо сэжүүр юм байна л та. За ингэж олоод эднүсийг анхаарад дээрс нь ядчих 1950 оноос өмнө зүүн Германд байсан учраас ингээ анхаарал даваад маш айжгаар ажигласан л байгаа юм. Тэгээ ярианы бичлэг бүх юм сонсож хагаад юу одоо бүр яг энэ бат тагнуул гэдэг нь тодруулсан мэхээр мэдээлэл цаашаа явуулахдаа нууц кодчилж нэг газар руу мэдээлэл явуулаад байна. Одоо шууд ингээд ярихгүй шүү дээ. Кодчилсан байдлаар мэдээлэл явуулаад байна гэдгийг тодорхойлсон. За бас нэг юм сонирхолтой мэдээлэл нь Вилли Брандийн хүүн орой эднэс чинь цуг амралтаар явна. Тэгээ Вилли Брандийн хүүн 12 настайдаа амралтанд явсан тухайгаа өнөөдөр дурсаж ярьдаг. Энэ тухай кино хийсэн байдаг. За юу гэсэн бэхээр оройн шүн одоо ингээд автогаа Гюнтертэй туслахтай ингээд амралтанд сахилганд гарахаар ингээд явжсэн чинь шүн оройн оцсон чинь нөгөө ихнэр одоо нөхөр хоёр чинь сони юм бичээд л байгаад байдаг гэсэн. 12 настай хүүн очиж сүулт нь очиж мэдсэн байдаг. Тэгээд бас хүүдээ итгээгүй юм шиг байгаа. Тэгээд ийм сонин үйл явдал болж исэн. Тэгээд илчлэгдэж баригдчихсэн өдөр юм байна. За. За энэ хүрээд манай өнөөдрийн дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ дэлхийд гарах гарц өрөөтэй олон улсын Улаанбаатар их сургууль хамтран ажиллаа. За мөн 36 жилийн туршлагатай Жигүүр Гранд группийн New Life Garden төсөл хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 8 цаг 10 минутаас манай эфир та мэдхүү нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа цэцэг. Баярлалаа Аргүна.